Баянзүрх дүүрэгт 19-с 20 насны 2 охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар Цагдаарангийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 6-нд тохирох сэжигтэн нар танилцсан даруйдаа хамт архитан согтуурсан бөгөөд сэжигтэн талигач 19-с 20 насны 2 охиныг Баянзүрх дүүргийн хар хошуу их уулын хажууд аваачин архитан согтуурч улмаар маргалдан хохирогчтой амь насыг хөнөөсөн болохыг сэжигтэн ийг мэдүүлэг хэргийн газраас олдсон эдмөрийн баримтаар тогтоожээ. Урьдчилсан ийг мэдүүлгээр бол тухайн хоёр хохирогчтой арх ууж байгаад маргалдаж улмаар нэгнийх нь амь насыг одоо тангаан сэтэлтээр хохироогоод нөгөө бас хохирогчийн амь насыг бас онцорцгийн аргаар ингээ хохироосон болох нь одоо ихний байцаалт мэдүүлгээр бол тогтож байгаа. Энэ эргийг бол илрүүлэхэд бас тухайн одоо иргэд тэр үйлчлүүлсэн дэлгүүрийн хүн гэрчүүд бас эрг тач холбогдлын мэдээллүүдийг өгсөн хамт явсан нь бол хөдөлгөөн нот баримтаар тогтоогдож байгаа. Одоо бол ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тийм байдалтай энэ хоёр иргэн маань хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй бүрэн дунд боловсралтай ийм хүмүүс байгаа. Хохирогчд бол бүрэн дунд боловсралтай мөн эрхэлсэн тодорхой ажилгүй ийм хүмүүс байгаа. Нэг нь 1995 онд төрсөн, нөгөөх нь 94 онд төрсөн. Нэг нь Өвөрхангай аймгийн Харьяат, нөгөөх нь Ховд аймгийн Харьяат хоорондоо найзууд ийм хүмүүс байгаа. Сэжигтүүдийг дэлгүүрийн камерын бичлэг гэрчүүдийн мэдүүлгийн тусламжтайгаар 48 цагийн дотор баривчлан Цагдаа барих 461 дугаар ангиас хатуулсан байна. Мөрдөн байцаалтын явцын ажиллагаа одоогоор эд үргэлжлэж байгаа бөгөөд талигаачдыг согтууруулгандаа хэрэгэлсэн байсан эсхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоох юм байна. За одоо тэр хохирчийн энэс нөө толгойн тасцсан үйлдэл яг ямар байдлаар тасруу гэдэг маань бол шүүх хэмжлэгийн нарийн шинжилгээний дүгнэлтээр гарна. Энэ дээр бид нар бол яг мэргэжлийн одоо шүүх хэмжнэр биш учраас энийг бол хэлэх боломж байхгүй. Энэ маань бол шүүх хэмжлэгийн одоо дүгнэлт шинжээ хэмжээний дүгнэлтээр тогтоогдно. Тэр гэмтэрэг өвөлцсөн гэж хэлж байгаа ий гэждгээд бол хатуу мохоо зүйл чулуугаар хохирчдыг одоо толгойрон зогссон гэдгийг бол хүлээж байгаа. Хохирогчдыг бол олж хэрийн газар үзлэхэд бол бид нь нэлээ гэмт шарахтай иймэрхүү байдалтай байсан. Гол нь энэ хэрэг дээр одоо яг арх уусан ямар хэмжээтэй сотолтой байсан гэдэг нь бүгд шүүх хэмжээний задлан шинжилгээний одоо дүгнэлтээр шинжээ хэмжээний дүгнэлтээр бол гарна. Эхний байдлаар бол энэ сэжигтнүүдийн мэдүүлж байгаагаар бол арх уусан архитан согтуурсан гэдгээ бол ярьж байгаа.